За манай агшин дурын салаагч нь бол төвийн шугамд холбогдоогүй. Эсвэл одоо зуны үед төвийн шугамын засвартай айлууд халуус тасарсан үед хэрэглэдэг төхөөрөмжүүд байгаа. Та үйлчлэгээ эрхэлдэг байж болно. Үйлчлэгээ эрхэлж ивэл байнгын усны хэрэглээ маш өндөр учраас танд агшин зургийн салаагч байвал илүү тохиромжтой. Энэ жишээлбэл одоо basic гэдэг 5 кВт-ийн ус салаагч байна. Ус салаагч нь бол хамгийн бага хүчин чадлаар нь 5 кВт-ийн хүчин чадлаар ажилладаг. 220 мөрөлт салаагч нь. За энэ бол шугамын төгсөл буюу яг усанд оруулах зорилттой юм салаагч нь. Одоо нөгөө ванны холигчоо ийшээ холбоод, уянгаа ийш нь холбоод, эндээс гарч байгаа уян ийш нь холбоод шууд усанд орчих боломжтой. Конот дараад асна. Шугамын усны температур хүний усанд орох хэмжээ 40 градус орчим халаа. Би саяхан халуус тасарсны дараа Atmar компани агшин зургийн ус салаагчийг худалдаж авсан. Тэгээд ер нь халуус тасарсны үед усанд орно гэдэг маш том асуудал байдаг. Тэгэхээр одоо бас энэ хүүхдүүдийн худалдаж авснаас уйлж халуустай сэтгэл хангалуун байгаа. Дээрээс нь бас маш хурдан халдах учраас цаг хугацаанд хэмнэлттэй гэж бодож байна. Хэрвээ танаад цахилгааны хүчтэй доголдолтой яг ахын нэг айлын хэрэгцээтэй байгаа бол танаа дээр эзлэгүүний бойлор нь магадгүй хэрэгтэй байгаа. Энэ нь болохоор нэг халагч элемент буюу TEN 1.5 кВт-ийн хүчин чадалтай ажилладаг. Тэгэхээр нөгөө тогны ямар ч хэлбэлцэлээр бол тог голохгүй ажиллана. Дотроо энэ дулаалгыг бол 48 цагийг хангалттай байдаг. Одоо дээдлийн халах температур нь бол 80 градус хүртэл халаана. 80 градус халаас усыг тог тасарсан байлагт бол 48 цагта дулаалгын бүрэн барих учраас бас үр ашигтай гэсэн үг. Тог хэмнэлтэн дээр. За тэгээд хүүтэн усны орол, халуун усны орол гэж хүүтэн усаа иш нь холбоод эндээс халуун усны шугам гараад ингэ зэрэгцээд явчихсан. Дотор гадрууг нь бол нэрж дотортой. TEN цэвэрлэлээс хамгаалсан төрөлттэй учраас энэ бол одоо бараг 10 жилдээ бол найдвартай л гэсэн.